Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн подкаст дээр ярьсан сэдв буюу өглөөний дадал зуршлаа хийдэг хүн болох гэд сэдвийн дагуу дээр нэлээд овоогой хүмүүст энэ сэдв таалагдсан юм шиг байна. Тэгээ угаасаа миний хүмүүсийн надтай ярилцах, надтай одоо өрнүүлэх дуртай байгаа тэр яриан хөвжлийн дадал зуршилд угаасаа тэр талаар илүү их ярина. Тэгэхээр тэр сэдвээс цаашаа үргэлжлүүлье. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ магадгүй яг тэр сэдвийн дагуу ярьсан тэр ингээд өглөөнийхөө дадал зуршлыг хийгээд явж байхад, хийх гээд оролдож байхад, тийм ээ, тэр шинэ дадал зуршлыг өөрчлөх гээд хийх гээд оролдож байхад өөрчлөлтийн үеэр ямар асуудлууд гардггүй, тэгээ тэрний ард яаж гарах вэ гэдэг дээр би нэг 3 үндсэн зүйлийг өнөөдөр хуваалцъя гэж бодлоо. Өнөөдрийн подкастаа давтаа морил. Та бүхэн амар минь сайхан байцгаана уу? Сонгуул дууслаа. Ямар байна? Үзэл бодол ямар байна? Итгэл үнэмшил ямар байна? Дотоод байдал чи ямар байна? Энэ миний асууж байгаа энэ асуулт биш үү? Энэ амар мэнд байна уу? Энэ ямар байна гэдэг асуултыг би коуч хийж явахдаа хүмүүсээс асуух дуртай, хүмүүстэй боломж гарах тоолонд хүмүүстэй ярихаар энийг асуух дуртай. Яагаад вэ гэвэл хүн өнөөдөр өөрийгөө сайжруулах процессын хамгийн ихний алхам нь бүр яаж ботсон сэтгэл зүйн өөрчлөлтийг хийх гэж байна уу, физиологийн өөрчлөлт хийх гэж байна уу, дасгалын дадал зуршил суулгах гэж байна уу, ном уншдаг хүн болох гэж байна уу, юу байх нь үл хамааран хүний хамгийн түрүүнийг хийж сурвал зүгээр дадал зуршил юу вэ гэхээр өөрийнхөө чагнаж ажиглаж сурах чадвар байгаад байгаа. Өөрийгөө чагнаж ажиглаж сурах. Энэ юу гэсэн үг юм бэ? Яг үнэнгээсээ өөрийнхөө бодлоо яг ийм бодож шүү. Орчуулгагүйгээр ийм юм байх ёстой гэж бодохгүйгээр зөв буруу гэлгүйгээр яг үнэхээр л миний бодол ийм байна. Болгоомжилж байгаа сөрөг ийм бодлууд байна, эерэг ийм бодлууд байна. Яг тэрнтэй адилхан бас бие мэдрэх чадвар. Миний дотор өнөөдөр физиологи дотор зүгээр л өнөөдөр одоо хүндүр хаана байна? Эсвэл гоё мэдрэмж хаана байна? За тэгээд цаашлие. Хаана болгоомжлол байна, хаана гимтэл байна, хаана эвгүй мэдрэмж байна, сэтгэл хөдлөлөө мэдрэх чадвар, тийм ээ. Миний дотор жоохон гуниг байна уу, миний дотор жоохон болгоомжлол байна уу гэх мэт зүйлийг мэдэр. За яг тэрнтэй тийм болохоор би энэ асуултыг асуудаг байгаа шүү. Тэгээ энэ асуултыг хүмүүсээс асууснараа би юу суулгах гэдэг нь вэ гэхээр тэр чадварыг л хүмүүст нэг жоохон хатгаж өгөх гэдэг. Хаа явсан газараа зогсоод, паузлаад тэгээд өөрийнхөө чагнах чадвар, өөрийгөө мэдрэх чадвар, өөрийгөө чекин хийх чадвар, өөртөөгөө мэдлэх чадварыг энэ чи ярьж байгаа шүү. За тэгээ амарсхан сайн байцгаана уу? Ялангуяа сүүлийн үед энэ сонгуул, улс төрийн энэ эргэлттэй энэ цаг үед ер нь өнөөдөр ямар байна вэ гэдгээ өөрөө чагнаж үзээд. Тэгээд хүн чагнаад мэдэрч юм бол бид нар цаашаа юу хийх үү гэсэн үйлдэлээ хийж болно. Өнөөдрийн балер өдрөг бот хоёроосоо ярих ишлэл нь 99 дэх өдрийн ишлэл яа. Тэгэхээр өнөөдрийн сэдвтэй шууд холбоотой. 99 дэх өдрийн сэдвний өнөөдрийн сэдв өөрөөрөө бахарах өдөр гэж жижигхэн хэсэг байна. Зураг нь болохоор ийм биш үү. Та давлгааг зогсоож чадахгүй гэдэг зураг байна. Гэхдээ та давлгааг жолоодож чадна гэж. Өөрөөр хэлбэл амьдралын өөрчлөлтийн давлгаа гэдэг чинь дээшээ доошоо зүйл байна. Та тэрийг бол дандаа дээшээ болгож чадахгүй. Тэрийг та удирдах чадахгүй. Тэр нь төвхтэй аягүй олон зүйл байна. Тэгээд хүн өнөөдөр нийгмийг тэр нь голдуурл бид нар өнөөдөр жолоодож сурах хэрэгтэй гэсэн. За тэгээд бичсэн зүйл. Хөтөлбөрийнхөө 99 дэх өдөрт давтаа морил. Өнөөдөр бол өөрөөрөө бахархах, өөрийгөө магтах өдөр. Танаас нэг зүйл асууя. Та өмнө нь 99 өдрийн турш ямар нэгэн зүйлийг өөртөө зориулан хийж үзэж байсан уу гэж асууж байна. Ихэнх хүмүүс үгүй гэж хариулах байх. Харин та хэрвээ үнэхээр энэ номны энэ хуудсанд ирсэн бол чадсан шүү. Энэ бол өөрөөрөө бахархах хамгийн том шалтгаан. Та өөртөө нэг шийдвэр гаргаад тэрнийхээ дагуу үйлдэлийн ялгаагүйгээр хэлснийхээ дагуу өөртөө хөрөнгө оруулалтыг хийж чадсан энэ өдөр. Хамгийн дотны хүнт нь ийм амжилт гаргасан бол та юу гэж магтах байсан бэ? Тэр хэмжээгээр өөрийгөө магтаж урамшуулаарай гэж. Урамшуулаарай гэж. За тэгээ энэ өдрөөр би энэ өдрийн зааварчилгаар юу хийх гэж оролдож байгаа вэ гэхээр хүмүүсийг өөрийг нь магтуулдаг болох гэсэн. Энэ айгүй сонирхолтой концепт тийм ээ. Өөрийгөө магтах, өөрийгөө талархах, өөрийгөө үнэлэх гэдэг санаа. Яа тэгэхээр хэрвээ тэртэл нь хитэрчүүл хүн онгороо
Өөрийнхөө л тухай ярьдаг, буруу гэж ярьдаг. Эсвэргээр нөгөө тал нь явчвал өөртөө итгэлгүй болд. Тэгэхээр яг энэ хоёрын голын балансыг олох гэдэг бол бидний бас нэг чухал аюу хэцүү чадвар байдаг. Нэг талаараа бид нар яаж сурах ёстой вэ гэхээр өөрийгөө болж байгаагаа бүтэж байгаагаа тэмдэглэж, сануулж, урамшруулж сурах хэрэгтэй. Тэгжээж бид нар өөртөө итгэлтэй болдог, өөртөө илүү дуралдаг, өөртөө илүү таалагддаг. Тэгсэн мөртлөө яг эсрэгээр нь тэрэндээ согтож болохгүй. Эрүүл байд сурах хэрэгтэй. Чадах зүйлээ чадах хэрэгтэй. Гэхдээ чадахгүй зүйлийгээ бас чадахгүй гэдгийг нүүр тулж хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Энэ хоёрын балансыг олж энэ хоёрын хооронд ингэж ховсон өөрчлөлтөж дээшээ доошоо явж сурах нь бидний зүйл. За яг энэ сэдвийн дагуу өнөөдөр би ярих гэсэн зүйл нь тэр байна. Өнгөрсөн сэдвээр хэллээ. Яагаад хүмүүс ер нь дадал зуршил дээр ямар алдаа гаргаад байдаг гэж ярьсан бол одоо хэдлээ тэрийг яг ингэ цаашаа бас үргэлжлүүлээд яг ингэ үйлдэл болгоо давтамжтай хийх гэхэд юу хэцүү болоод байна гэдэг яри. Энэ дээр миний бодлоор би ингээ хүнтэй ганцаарчлан коучинг хийж явах үедээ хүн ингээд өөрчлөлтийг хийх гээд альва зүйл ингээд юу ихээ мэдчихдэг. Яагаад тэрхтэйгээ мэдчихдэг мөртлөө яг тэрийг ингээ үйлдэл болгоо давтамжтай 99 хоногтой хийх гэхээр 26 дахь хоног, 27 дахь хоног давтъя гэхээр нэг л болж ихгүй хооронд нь дастаад байгаа үед яаж би хүнд туслах гэж оролддог вэ? Ямар аргыг ашигладаг вэ гэдэг дээр өнөөдөр ярилцъя. За би ерөөсөө энэ дээр 3 зүйл дээр хүмүүстээр анхаарах гэж хичээдэг. Хэрвээ хүмүүс ингэж өөрчлөлтийг бий болох гэдэг. Эхлээд хамгийн ихнийх нь тэгээ энэ ярьж байгаа зүйлийг би урд нь өөр подкастуудаа ингэ цацаж бас л ингэ ярьж л байсан. Хамгийн ихнийх нь миний хийх гэж оролдож байгаа зүйл нь тэр хүмүүсийг орчноо удирдуулах гэж хичээдэг. Өөрийнхөө удирдлагын доор байгаа буюу магадлалыг өсгөх Bayesian одоо энэ юу шинжлэх ухааны математикийн талаас нь ч гэсэн ярьж байна те. Магадлалыг өсгөх зүйл дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл та өнөөдөр 7 хоног дараалж юм хийхин тулд танд ямар нөхцөл ямар зүйлүүд биелчих юм бол таны тэр 7 хоног болгон давтамжтайгаар хийх магадлал өсөх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байдаг. Жишээ нь 7 хоног болгон өглөө эртс хийхэд танд орой орондоо орторох хэрэгтэй байдаг. Сэрүүлэг маань яг тодорхой хэмжээгээр танд амжилттайгаар дуурайж сэрэх чадвартай байх хэвээр. Сэрүүлгээ унтраах гэж жоохон магадгүй хэцүү байх хэвээр. Эргэн тойрны хүмүүс чинь таныг тэр үйлдэл чинь тэр нэг шин зүйлийг амьдралдаа хийж эхлэе цуг хүмүүстэй амьдарч байгаа юм чи тэд нар таныг энэ талаар дэмжих ёстой гих мэтэр. Өөрөөр хэлбэл таны удирдлагын доор байгаа зүйлүүд. Таны удирдлагын доор биш байгаа зүйлүүд, таны удирддаггүй зүйлүүд, ажлын цагийн хуваар магадгүй нэг зүйл байна. Гэхдээ ихэнх хүмүүс бас яг хэрвээ зөв сэтгэл зүргээ шилжиж чадсан бол тэрийг ч гэсэн удирдах болох зүйл. Маш олон хүмүүс гэртээ өнөөдөр дасал хөдлөн хийдэг болох, ном уншдаг болох ийм дадал зуршил суулгаж явахдаа эргэн тойрон нэг өрөөнд бид нар цуг хүмүүстэй амьдарч байгаагаа мартаад тэгээ тэрнийхээ хатгалгааг өчөж хийдгүү. Жишээ нь би өглөө болгон сэрээд миний ихний 40 минут миний хувийн цаг байх хэрэгтэй. Энэ бол миний хамгийн чухал биохакингийн буюу өөрийгөө сайжруулах гормуудын өөрийгөө ариун цэврийг сэтгэл зүйн ариун цэврийг авч явах хамгийн чухал элементүүдийн нэг гэдэг. Энэ талаар би бас влог хийчихсэн байгаа. Өглөөний 1 цагийн 1 цаг, өглөөний 40 минутаас 1 цаг миний хамгийн чухал цаг. Тэгвэл энэ үед би яах чухал вэ гэхлээр би ганцаараа байх нь чухал. Би ярихгүй байх нь чухал. Би сонсож байгаа оруулж ирж байгаа мэдээллээ хязгаарлах нь чухал, айгүй удирдлагын төвшөнтэй байх нь чухал. Эерэг миний тархины янз янзын талуудыг итвэхжүүлсэн тийм зүйлүүд байх хэвээр. Намайг нээж өгсөн, намайг боломж гэдэг зүйл рүү нээж өгсөн бодлууд орж ирэх хэвээр, над руу гайхшрал гэдэг зүйлийг оруулж ирсэн байх хэвээр, надад өөдрөг эерэг гэсэн бодлуудыг үүсгэсэн тийм сигналуудыг өөртөө оруулах. За би ингээ энийг хийх гэсэн чинь манай эхнэр битээр цуг амьдэрдэг юм чинь эхнэр өглөө орж ирчээ яг наваад их гээд хажууд юм ярих гад байвал эсвэл юм хийх гээд байвал эсвэл хөө яоко энэ тэргээд ингэх гээд байвал тэр миний нөгөө хийх гээд байгаа дадал зуршлын магадлалыг бууруулна. Ганцаараа ном унш суух гэхээр ихнэр өглөө босч хажууд байчихсан гутаа окей ингээ тгий хараа ингээ тгий гэх юм бол миний хийх гэж байгаа зүйлд алдаа болно. Энэ айгүй энгийн жишээ боловч энийг хийдгүү хүмүүс аяг бол. Тэгэхээр би яах вэ гэхээр энэ миний удирдлагын доор байгаа зүйл орчноо бэлдэх зүйл гэж би нэрлээд байгаа шүү дээ тийм ээ. Энэ орчноо бэлдэх магадлалаа өсгөх ажил буюу би их нэртэйгээ энэ яриаг өрнүүл. Тэгэхээр коучинг хийж байгаа хүмүүстээ би яг тэгнэ. Та хэрвээ ямар нэгэн өөрчлөлтийг хийх гэж байгаа бол тэр өөрчлөлтөд шаардлагатай орчныг бүрдүүлэх ажлаа хийсэн үү гэдэг ажлыг асуудаг. Тэгэхээр би их нэртэйгээ энэ тохиолдолд яах вэ гэхээр ярилцсан.
Эхнэрээ би ингэж байгаа шүү, тэгж байгаа шүү, хараа би ингэж байгаа шүү. Эхнэрээ тэгж ярихгүй тийм үү? Хараа би ингэж байгаа шүү. Маргаашнаас эхэлж ингэж эхэлнэ. Болж яана болохгүй нь юу нь болж юу болохгүй. Би тэхийн тулд миний зүгээс яах. Тэгээ би төрийн одоо тохирсон зүйл юм ихлээр би угаасаа эхнэрээсээ цагийн өмнө эсвэл 2 цагийн өмнө сэрдэг. Манай эхнэр гоё унтах туртай бас яг. Тэгээд би сэрээд өглөөний бүх өөрийнхөө цагийг авч байгаа болохоор би тэр цагаа удирдах бүрэн боломжтой. Манай ихнэр сэрсэн байсан ч гэсэн намайг нэг тэр 40 минутаас 1 цагийн хугацаанд надтай юм ярихгүй. Намайг ганцаар ингийн тайван байлгана. Намайг би өөрийнхөө номыг он болондаа байна. 0-1 өнгөрүүлдэг цагуудаа өнгөрөөлнө. Юу тэнцээс гарч ирээд уух юмнууд би эндээ хийдэг юмнуудаа хийн гэд ингээд дайжангууд манай ихнэр ингээд явж байнгут тэр процессийнхоо тэр дадлуудынхаа ингээд жагсаалтыг ингээ хөөгөө явж байнгут манай ихнэр тэрэнд оролцохгүй намайг ингэснээрээ би тэрийг дахин хийх магадлал. Тэгэж тогтохгүй манай ихнэр бүр намайг дэмжиж эхэлнэ. Надаас илүү олдож намайг өшөө орон цайг өшөө тайван байлгах тал дээр анхаарч эхэлнэ. Энэ бол анхных шүү. Өөрчлөлтийг бий болох гэж хахад орчноо өөрчилж эхэлнэ. За би түрүүн тэр жишээн дотор хэлсэн сэрүүлэг гэдэг зүйл өнөөдөр унтраач болох гэдэг тэрийг холдуулчих юм бол унтраахт хэцүү болж байгаа. Орчноо өөрчилж байгаа. Би орчноороо ашиглаж өөрийнхөө тэр зүйлийг хийх магадлалыг бий болгож байна. Ном уншиж сурах байгаа хүмүүс зөв номоо сонгоцсон өглөө уншихад хажууд чинь бэлэн биш бол тэр номыг унших магадлал чинь багасна. Тэгэхээр номоо өдөр болгон хажуудаа бэлэн байлгах. Одоо чинь миний нэг хийдэг зүйл гэрт би уншиж байгаа номнуудыг би ширээн дээр үлдээх, номны орны хажуутлын зүйл дээр өндрэх, дивааны хажуутлын одоо энэ хажууд би байлгах буюу нүдэнд харагдах үз авж уншихад амархан байлгах байдлаар байршуулна. Тэгвэл нөгөө нэг уламжлалт байдлаар хүмүүс яах гэдэг вэ? Далт хийх гэдэг. Шургуулганд аваачаа бүгдийг ингээд тавьж. Тэнгуут чинь тэгээд хаацсан юмыг хүн очиж хийх санахад айгүй хэцүү дадал зуршлан тогтоог. Тэгээ очино гэдэг чинь бас дахиад магадлалыг басах. Тэгэхээр эхний хэлэх гээд байгаа зүйл нь орчноо анхаар. Тэгэхээр энэний дагуу гэрийн даалгавар энэ байна. Өнгөрсөн подкаст дээр хүмүүс айгүй гоё ингээд юу хийх гээд оролдоо хэцүү байна гэдэг тухай эсвэл чадахгүй байна тухай бичсэн. Тэгвэл тэрэн дээр очиод орчны аудит хийгэр. Би энэ дадал зуршлыг өөртөө хийх гэхэд миний ямар орчин, ямар нөхцөл намайг хийхэд хүнд болгоод байна, хэцүү болгоод байна. Тэгээ идлээ BJ Fogg гэж ярьдаг нөө Tiny Habits гэдэг мундаг ном байгаа ш. Дадал зуршлаа мастерлиг гэвэл ер нь олон гоё номнууд байгаа. Тэрэн дотроос хамгийн шилдэг яг энэ талаар сэтгэл зүйч талаас нь бичиж тайлбарсан хүн бол BJ Fogg-ийн Tiny Habits гэдэг. Тэгээ BJ Fogg-ийн хэлж байгаа зүйл тэг олон энэ дадал зуршлын шинжилгээ ухаанд ярьдаг зүйл чинь бид нар яах гэхээр хийх гэж байгаа дадал зуршлаа аль болохоор өөртөө амархан болох хэрэгтэй. Болиулах гэдэг дадал зуршлаа бүгдээрээ өөртөө аль болохоор хэцүү болгох хэрэгтэй гэсэн зүйл яригдчих байгаа шүү. Тэгэхээр эхнийх нь тэрэнд нөлөөлдөг зүйл нь орчин. За хоёр дахь нь бол яагаад бас хүмүүс нэг юм хий гэжээд хийхгүй байгаад байдаг. Ямар нэгэн шалтгаанаас болоод хоошлуулаад, алгасаад, мартаад ингээл хийсэн шиг хийж өгөхгүй байдаг вэ гэдэг дэрний гарч ирдэг зүйл бол бидний дотор байдаг итгэл үнэмшлүүд байгаад байгаамаа. Бидний дотор байдаг ийм штэ гэдэг хуучин програм гэж би яриад байдаг. Хуучин програмчлал. Энэ миний хэлээд байдаг энэ хуучин програмчлал гэдэг үг та бүхэнд ойлгомжтой байдгүй. Би энийг үнэхээр яг асуумаар коммент бичиж өгөөрэй. Тэрэн дотор хэдэн настай вэ? Тэрийг бичээрэй. Би иймэрхүү нэр томьёо ямар үеийнхэнтэй холбогдож чадж байна, ямар үеийнхэнтэй холбогдож чадахгүй гэдгийг бас мэдмээр байна. Гэтэ итгэл үнэмшил. За би энэгээр юу гэж хэлэх гээд байгаа. Тэн дээр айгүй гоё нэг ишлэл хэлье да. Би нэг саяхан бас нэг Instagram дээр нэг айгүй гоё коуч хүнээс сонссон үг байна. Тэр нь энэ байна. Та яагаад тэр хүний хэлсэн үг нь энэ байна шүү. Би quote хэлж байна. Хүн яагаад өнөөдөр өөрийнхөө хүссэн өөрчлөлтийг хэрэгжүүлж болох үс тийм хувилбар болохоосоо хүний хувилбар болохоосоо бид нэр айгаад болгоомжлоод байдаг юм байдаг. Тэгээ энэ айгүй гоё асуулт гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бидний хүсэж байгаа тэр ондоо нөхцөл чинь бидний өөр ондоо хувилбарыг нэхэж байгаа шаардж байгаа. Тэгээ яагаад тэгвэл би тэр хувилбар руу очиж чаддгүй, тэрийг бий болгож чаддгүй гэхээр бид нар хувилбараа өөрчилж чаддгүй. Бид нар өөрчлөгдөхөөс айдаг болохоор. Эн чинь айгүй суур итгэл үнэмшил. Энгийн жишээ. Би Око гэдэг хүн одоо чинь хэлээ зүгээр өндөр миний нүдний шилийн талаар хүмүүс асуудаг те. Асууж хэлж яана л да хүмүүс айгүй их асууж байгаа. Хүмүүс асууж хэлдэг. Тэр нь юу юм гэхээр Око энэ нүдний шилд яагаад зүүж байгаа гэж.
Тэгэнгүүт энэ дотор чинь миний эрүүл мэндийн юмнууд гарч байгаа. Энэ цэнхэр туяаг алга болгодог, нарны гэрлийг хязгаарлаж өгдөг, миний төв мэдрэлийн систем тайвширлыг бий болгодог. Тэрнээсээ гадна бас үзэмжтэй холбоотой. Би өөрийнхөө имиж дээр ажиллаж байна, тийм ээ. Олон зүйл. Тэгэхээр одоо чинь би өнөөдөр болох үнзгий ороод тэгээ тэрийг өөрчлөхөд хэцүү байна гэдэг юм. Айгүй том асуулт. Энгийн юм шиг боловч айгүй том асуулт. Бодож үзээрэй. Таны хүсээд байгаа өөрчлөлтөнд таны ямар хуучин итгэл үнэмшлүүд тэгээ ихэвчлэн энэ итгэл үнэмшил чинь өнөөдрийн таны хувилбарыг бий болгосон итгэл үнэмшлүүд байгаа шүү. Эрэгтэй хүн гэж ийм хүн байдаг, ухаантай хүн гэж ийм хүн байдаг, амжилттай хүн гэж ийм хүн байдаг, зөв хүн гэж ийм хүн байдаг, гоё үзэмжтэй байх гэж ийм үзэмж байдаг, гоё харагдах гэж ийм байдаг, секси байх гэж ийм байдаг, чанга байх муу, чимээгүй байх зөв, ингэж ярих нь зөв, ингэж ярих нь бүр энэ болгон чинь бидний өнөөдрийн хувилбарыг бий болгоход ашиглаж ирсэн, цуглуулсан итгэл үнэмшлүүд. Тэгээ яг эн чинь өөрөө хэдийгээр өнөөдрийн хувилбарыг бий болгоход нэмэр болдог ч гэсэн ирээдүйн хувилбар руу ороход чөдөр болдог юм асуудал байна. Тэгэхээр хоёр дахь нь эхнийх нь орчноо бүрдүүлэх асуудал яригчээ. Тэгээ энэ дээр хүмүүс алдаа гардаг. Энэ биднийг өөрчлөлтийг бий болгоход нэмэр болдог гэж ярьсан бол хоёр дахь нь итгэл үнэмшлүүд. Энэ хоёр дахь итгэл үнэмшил гэдэг бол өөрчлөлт хамгийн хэцүү зүйлүүд. Энэ бол бүр яахаргүй өөрчлөлтийн эсэргүүцлийн мастер болоход хэрвээ энийг хийдэг болчих юм бол хүн гэдэг амьтан өөрчлөлтөд айгүй манд бол. Тэгэд энэ сануулаа хэлэхэд би өөрийгөө ашгүй олон жил ингэж үгэлсний эцэст өөрийгөө зоригтой өөрчилж чаддаг тийм зоригтой болж эхэлж байгаа. Програм арилгаад шинэ програм бичгээд нээлттэй. Тэрний энгийн жишээ нь та хэд наадыг ийм энгийн туяатай ийм нүдний шилтэй байнга хардаг болно гэхэд болно шүү гэж хэлмээр. Яагаад гэвэл энэ миний шинэ сонгож буй хувилбар. Энийг ингэж хараа зарим хүмүүс таалагдахгүй. Дотор байж яагаад нарны шил шиг юм зүг гэдэг. Олон хүн намайг аль хэзээ бас яг тэгж хэлж эхэлж байгаа. Гэхдээ зүгээр би тэрийг зөв буруу гэж бодохгүй. Би зүгээр өөрийнхөө хүсэж байгаа хувилбарт нийцмээр. Тэр өөрийнхөө хүсэж буй тэр хувилбар чинь нийгмийн тэр сигналаас тусдаа бол биш. Тэрнтэй хамтан зохицох хэрэгтэй. Гэхдээ би тэрэн дотор алийг нь би буруу шүүмжлэх гэдгийг сонгоод тоохгүй байж сурах хэрэгтэй. Аль нь зөв шүүмж гэдгээс нь сигнал авч сурах хэрэгтэй. Хэрвээ миний нүдний шил хав харанхуй байгаад тэгээ дотор өмсгöd намайг хүмүүс дурггүй гэдэг бол би хэний шүүмжлэл вэ гэдгийг бас анхаарна. Энэ дээр хэдүүлээ дээр үд гоё ярьжсэн тийм ээ. Бидний амьдралд байгаа хүн болгоны шүүмжлэл биднэрт хэрэгтэй биш шүү гэдгийг санах хэрэгтэй. За тэгэхээр хоёр дахь нь өөрчлөлт. Итгэл үнэмшил. Итгэл үнэмшлийг өөрчлөх чадвар бол тэр дадал зуршлыг авчрахад аюул чухал юм бол. Би ном уншдаг хүн шүү гэдэгт өөртөө итгэнэ гэдэг чинь маш хэцүү даалгавар. Хийдгүү байж итгэх. Тэгэхдээ итгэж болдог зүйл. Ингэж байж эн чинь нөгөө нэг хүмүүс хийж суртлаа хийдэг хүн шиг болж дүр хэсгэх гэдэг зөвлөгөө бас заримдаа энэ дээр орж ирдэг байх. За тэгэхээр гурав дахь зүйл нь орчин, итгэл үнэмшил гэсэн. Харин гурав дахь зүйл нь болохоор үйлдэл. Ямар ч өөрчлөлтийг, ямар ч зорилгыг хизээ биелсэн, хизээ болсон, хизээ өөрчлөгдөж чадсан гэж тооцох вэ гэхлээр итгэсэн болохоор биш. Санаачлагтай байсан болохоор биш. Гой урам зоригтой байгаа болохоор биш. Сүртэй мотивацтай амар ихэм сурсандаа биш. Мэдлэгтэй болсондоо биш. Маш олон хүмүүс эрүүл мэндийн тухай айгүй гол зүйлийг, олон зүйлийг уншсан, мэдсэн, тийм ээ, кальц, магний хоёр хоорондоо хэрхэн одоо хүний бие нөлөөлдөг, хизээ байх нь зүгээр, яагаа зүгээр, бодисын үед юу болдгийг мэдэх сонирм биш. Яагаад энийг хийх нь зөв, яагаад энийг хийхгүй байх нь зөв юм сонирм биш. Яагаад бяцлаглыг ингэж хийвэл зүгээр, ингэж хийхгүй байгаа. Тэрийг мэдлээгээд тэр хүн өөрчлөлтийг өөртөө бий болохгүй. Харин юу өөрчлөлтийг, юу амжилтыг бий болох вэ гэхээр үйлдэл. Үйлдэл. Behavior, action. Үйлдэл байхгүй бол хичнээн үг хэллээгээд ямар ч хэрэггүй та хэвэндэл байна. Хүчнээ мундаг эрүүл амьдралын зүйлийг яриад байгаа мөртлөө яг эрүүлээр амьдарч чадахгүй бол өөрчлөлт тэр хүнд бий болохгүй. Тэр хүн эрүүл амьдралтай болохгүй гэсэн. Тийм болохоор үйлдэл хамгийн чухал. Үйлдэл гэж ярингууд гой мэдээ байгаа, муу мэдээ байгаа. Гой мэдээ нь юу юм гэхээр би заавал том үйлдэл гэж ярихгүй байна.
Би заавал 99 өдрийн үйлдэл байх ёстой гэж одоо бол хэлэхгүй байна. Би заавал хамгийн чухал үйлдэлүүд, хамгийн хэцүү үйлдэлүүд байх ёстой гэж ярихгүй байна. Үгүй. Би зүгээр л үйлдэлүүд хийгдэж эхлэх хэрэгтэй гэж. Тэгээ үйлдэлүүдийг хэдүүлээ яг банкны хадгаламжинд мөнгө хуримтлуулж байгаа юм шиг бодох хэрэгтэй. 1 төгрөг хийсэн ч хуримтлал мөн, сая төгрөг хийсэн ч хуримтлал мөн. Бодит хэмжээний олигтой хэмжээний хуримтлалыг бий болохын тулд бид нар чадах хэмжээгээр олон төгрөгийг дотор нь хийх. Заримдаа 1 төгрөгийн, заримдаа 5 төгрөгийн, заримдаа сая төгрөгийн. Тэгээ ингээ янз янзаар. Ерөөсөө хийж байгаагүй хүн 0 байжснаа гинт бүх мөнгө аваад хийнэ гэж байхгүй. Тэгэхээр тэр хүн өөртөө тохирсон үйлдэлийг л хийнэ. 5,000 төгрөгийн л данс руугаа хийж, хадгаламжийн данс руугаа хийж өөртөө ихтэй болно. Би энэ үйлдэлийг хийлээ. Болдгийм байна. Би шатачдгүй юм байна. Мөнгө хийсэн чи гоё мэдрэмж гарч байна. Би хийсэн шүү. Дахиж хийлээ. Ингэж үйлдэл яг тийм. Жижиг том хамаагүй. Буруу зөв хамаагүй. За яг жоо хамаатай гэж магадгүй. Буруу зөвтөл дээр. Хэцүү амархан хамаагүй. Хамгийн гол нь үйлдэлийн хуримтлал. Өөрчлөлтийг бий болгоё. Өнгөрсөн подкаст дээр ярьсан тэр дадал зуршлыг өөрийнхөө шинэ үйлдвэрийг бий болгоё. Нэр ном уншдаг хүн болохын тулд бид нэр өөрчлөлтийн үйлдэлүүдийг хийж эхлэх хэрэгтэй. Балер өдрөг 2 энэ номыг авлаа. 79-р хуудсан дээр 1 2 3 4 5 6 7 параграф байна. Энэ параграфыг эхнийхийг л өнөөдөр уншиж байгаа. Маргааш 2 дахь нь унш, нөгөөдөр 3 дахь нь унш. Нэг параграф уншихад удаан уншдаг байсан ч гэсэн 5 минут л шаардлагатай. 5 минутыг л өөртөө бий. Орчноо өдөртөө цагаа тавь, цагаа хар, эргэн тойрны юм хийхгүй орчныг бий болго. Хүмүүст хэл би 5 минут чимээгүй энэчээ суугаад энийг уншиж байгаа шүү манайхаа намайг 50 орхиорой баярлалаа. Өөртөө итгэлээ өөрчлөл. Би 5 минутыг энэ зарцуулж чадна. Тэглээгээд би өөрчлөх, тэглээ би алга болохгүй, тэглээ би онцгүй хүн болохгүй, тэглээгээ би цаг өрөхгүй. Би энийг хийж чаддаг хүн. Итгэлээ өөрчлөө. 3 дахь нь үйлдэл. За одоо би 5 минут энийг уншина. Яг саяны нэг хідэн алхмыг л одоо харин аль болохоор олон давтаж чадах уу гэдэг. За би сая нэг үгийг хэлээгүй шүү. Аль болохоор өдөр болгон гээгүй. Аль болохоор дандаа гээгүй. Аль болохоор дарааллаж гээгүй. Би аль болохоор олон давтаж хуримтлуулж чадах уу гэдэг асуулт гарч ирж байна. Тийм ээ, дадал зуршлыг бий болохын тулд 60-аас 70 хоногийн давтамж хэрэгтэй гэж ярьдаг. Тэгэхдээ бас яг тэрний адилхан шинжилгээ ухааны юу гэж хэлж байгаа вэ гэхээр тооноосоо илүү яаж давтаж байгаа чинь, ямар давтамжийн механизм ашиглаж байгаа чинь. Өөрөөр хэлбэл active practice гэж ярьдаг. Идэвхтэй давтал гэдэг зүйлийг хэлж чадж байна уу, хийж чадж байна уу? Зүгээр нэг унших, зоригтой унших хоёрын хооронд маш том ялгаатай тархитлагын дотор чинь, итгэл үнэмшил дотор. Тэгэхээр өнөөдөр бид нар хэдийгээр би ингээд олон чанартай олон хийх нь хэрэгтэй ч гэсэн эхлээд эхэлж байгаа хүмүүсээс би нэгж байгаа зүйл нь зүгээр л аль болохоор олныг хоримтлуулж чадах уу гэж. Энэ жилийн хугацаанд хийдий. Тийм болохоор миний өөрийн эрүүл мэндийн дадал зуршлын хэмжүүрүүдийг та харж байгаа бол би яаж байгаа вэ гэхээр 30 хоногтоо нийтдээ би нэг 20-ыг хийх ёстой гэж ярьж байгаа болохоос эхний 20-д нь 20-ыг хийх ёстой энэ гэдэг байдлаар би хэмжүүрээ үүсгэдэг та хэд мэдэх вэ. Хэрвээ энэ тухай сурыг гэвэл миний подкастуудыг ухаж харж агаад зорилго тодорхойлох гэсэн хэсгийг олж хараарай. Тэрэн дотор би яаж хэмжүүрүүдээ гаргадаг тухай би бас ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ 3 зүйлийг анхаараарай гэж хэлмээр. Тэгээд би бонусаар нэг 2 зүйлийг хэлмээр. Нэгт нь альва шин зүйлийг эхэлж байгаа хүмүүс эхлээ заавал шинко байд гэдгээ битгий мартаарай. Эхлээд бүгдээрээ мастер байдгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү. Яагаад хүмүүс бас дандаа эхэлдэггүй вэ гэхээр шууд эхлээд мундаг хийх ёстой гэсэн энэ буруу итгэл үнэмшил, буруу шаардлагыг, буруу даралтыг өөртөө үүсгчээд тэгээд хамгийн зөв хийх байдлаар ингээл хүлээгээл хамгийн гой байдлаар хийх нөхцөлийг хүлээд тэгж байгаа л хийх эхлэх гэдэг. Энд чинь нэг алдаа гардаг. Энд чинь бидний хүлээн зөвшөөрөх ёстой. Эго одоо ойлгуулах ёстой. Өөртөө хүмүүст биш. Өөртөө нүүр турлах ёстой зүйл чинь би шинэ коучтэй би чадахгүй штэ. Би угаасаа мэдгүй штэ гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудал ярьж байгаа шүү. Юм болгон тийм гэдэг битгий мартар. Би хэдийгээр ингээл эрүүл мэнд, биохакинг, энэ эрүүл амьдралын хэмжээний тухай зөндөө юмыг ингээ мэддэг, үйлдэл хийдэг ч гэсэн олон зүйлийн талаар би юу ч мэдгүй. Би одоо тун утгагүй hyperbaric chamber гэдэг зүйлийг биохакинг юмдаа оруулж ирсэн. Тэр нь юу гэсэн гэхээр өндөр оксижентэй юм тусгай юм тэгээ би утгагүй энэ талаараа влог хийнэ. Орж өөрийнхөө хүчил төрөгчийн хэмжээг
их хэсэгдэг тийм дадал зуршлыг хийж эхэлнэ. Энэ тухай би олон уншиж байсан. LeBron James-аас ахуулаад дэлхийн шилдэг тамирчид бүгдээрээ энийг ашиглаж recovery-га урцахыг хэрэгэлдэг мэдчихээс би энэ хүсэж байсан. Гэтэ би энэ талаар юу ч мэдгүй. Би анх ихтэй буруу хийхийг мэдчихээн. Би 45 минут хийх нь зөв, 1 цаг хийх нь зөв, 7 хоног 2 хийх нь зөв, 3 хийх нь зөв, юу ч мэдгүй. Гэтэ би оролдож үзээд баг сурна. Би хийж чадсан нэг хүнээс юм сурна, нөгөө хүнээс юм сурна. Би тэр хүнтэй очиж уулзахдаа би юу ч мэдгүй гэдгээ илэрхийлж хэлнэ. Хэдийгээр миний эрүүл мэнд тэр хүнээс мундаг байсан. Яг тэр сэдвийн дагуу би Шинко гэдгээ мэдчихэж байгаа болох. За ихлээр Шинко байх ёстой шүү. Шинко байдгийг шүү гэдэг энэ нэг үннийг хүлээн зөвшөөрөөд тэгээ тэрийг өөртөө хэлэх хэрэгтэй, бусдад хэлэх хэрэгтэй. Хоёр дахь нь давтамжтай зүйлийг ингээд айл болохоор олон хийх гэж оролдож явах нөхцөл заримдаа бид нэр төвхтэй систем гэдэг утгаар заримдаа тэр шийдвэр гаргахад айгүй амархан. Өнөөдөр би нэг номоо уншиж өнөөдөр би ирч хүчтэй байна, өөртөө ихтэй байна, орчин гоё байна. Би хийж чадна. Нэг удаа хийжл. Нөгөөдөр хийх гэсэн чинь манай гэр бүлд нэг юм болтгүй, нэг юм хэцүү юм гарч ирээл ингээл хажууд ядаргаатай юм болоод байдаг. Ном нь олддгүй. Гэх мэтэр ямар нэгэн шалтгаанаар би тэрийг давтамжтай хийхэд хэцүү болж хөрнө тэр удаа. Яг энэ үед, яг хэцүү байх үед, яг шантарсан үед, яг урам зориг хэрэг байхгүй байх үед, яг ядарсан байх үед, яг өвдсөн байх үед, яг шаардсан байх үед, яг санаа зовцсон стресстэй байх үед нэг л зүйлийг санах хэрэгтэй. Тэр нь юу юм гэхээр хий гэдэг шийдвэр ганцхан секундын шийдвэр шүү. Дахиад хэлээ да. Хий гэдэг шийдвэр ганцхан секундын шийдвэр. Бас яг адилхан хийхгүй гэж байгаа шийдвэр чинь ганцхан секундын шийдвэр. Энийг тайлбарлая. Номыг уншин гэдэг шийдвэр гарах тэр процесс нь өөрөө би уншин гэдэг тэр ганцхан секундын шийдвэр. Унших үйлдэл чинь өөр. Уншин гэдэг шийдвэр гаргах тухай ярьж байгаа. Шийдвэр гаргах нь өөрөө ганцхан секундын л ажил байгаа шүү. Айгүй хүчтэй зүйл. Ганцхан секундын дотор тийм би хийн гэдэг шийдвэрийг өөртөө гаргах чинь уншиж эхлэхийн суурь байхгүй. Хийж эхлэхийн суурь. Шийдвэр гаргалт нь ганцхан секунд. Үгүй би хийхгүй. Ганцхан секунд. Тэрийг хэлэхэд ганцхан секунд л хэрэг. Тэгэхээс биш би тэр шийдвэрийг гаргах нь хамгийн хэцүү зүйл нэг. Тэр commitment гэж тэр лүү ингээ өөрийгөө ингэж оруулна. Би дараагийн 5 минутыг энэ параграфыг уншихад зарцуулна гэдэг тэр commitment тэр шийдвэрийг гаргах нь л өөрөө бидний үйлдэлийн хамгийн хэцүү алхам. Гэхдээ гой мэдээ нь юу гэхээр тэр их та ганцхан секунд л тесэх хэрэгтэй. Ганцхан секунд л та өөртөө яаж хийж байгаад би хийн гэдэг шийдвэрийг гаргах хэрэгтэй. Би оролдоно. Би нэг удаа дахиж хөрөнгө оруулах. Игчингууд дараагийн 5 минутаа зарцуулах амархан бол тарих гэдэг тэгж ажилтдаг. Хийн гिचх юм бол хүний тарих яадаг юм гэхээр тэрийгэ дагдаг болохоор. Хийхгүй гэлчих юм бол бас яг дагна. Би энийг хойшлуулна гэх юм бол тэрийг тарих чинь дагаад хойшлуулна. Би энийг өнөөдөр хийх ёстой шнэ өнөөдөр хийнэ гэх юм бол тарих чинь тэрийг хийдэг. Энийг санаарай гэд. Энэ аюулгүй гүнзгий бас гоё концепт байгаа. Аливаа зүйлийг хийх шийдвэр ганцхан секундын шийдвэр байдаг л. Тэр үед л буюу за хичнээн стрессээ ядарсан ч гэсэн гүнзгий амцгаа яг одоо. За яагаад энийг хийх ёстой сан? Яг одоо наад шийдвэр гаргахтаа энийг би хийн гэдэг шийдвэр. Хизээ хаана? Бүр шийдвэр өшөө тодорхойлохын тулд хизээ хаана гэдэг бас араас нь хэлчих. Энэ шийдвэрийг хийн хизээ хаана гэдгийг яг одоо хэлээд. Энэ бол ганцхан секунд хамаг байгаа ирч хүч энерги урам зориг бүгдийг хоримтлуулж байгаа ганцхан секунд л тэр шийдвэрийг гаргах тухай ярьж байгаа шүү. 1 секундын дүрм. За энэ хоёр бонусыг өнөөдрийнхөө подкастт эцэст нь хэлье. Өнгөрсөн подкаст дээр мэдээ хэсэг танд шинэ оруулж байгаа хэсэг таалагдж байгаа шүү. Тэрнийхээ дагуу тэгвэл өнөөдөр энэ 7 хоног юу ондаа болж байгаа тухай ярилцъя. За эхлээд хүмүүс асуусан байсан. Манай сургуулийн Play Academy гэдэг сургууль байгаа. Тийм ээ. Тоглоом актем. Манай сургуулийн эхний програм нь 8 сарын 5-нд тэрэлжээд манай хамтрагч хоёр байгууллага нэгсэндээ баг нэгдэж ингээ нэг шин бүтэц үүсгэж байгаа гэж болно. Манай байгууллага Балер өдрөг Мэндийн багийнхан Балер өдрөг багийнхан нөгөө талдаа Үүцай гэдэг Монголын одоо анхны хувийн сургуулиудын нэг байгаа мундаг сургуулиудын би Үүцайтай хамтраад нэлээд худаж байна. Одоо бас нэг 2-3 жил болж байна. Тэр сургуультай ойрхон байж үзээд сургууль юу болж байгааг хараад оюутнуудад хамгийн гол нь тэр байна. Хүүхдүүдтэй ярьж үзээ. Тэгээ миний ойлгосон зүйл нь мөрөөдөж чаддаг хүүхдийг бий болгодог мундаг сургууль бий болцсон. Тэгээ айгүй гоё соёлтой, өөрийн гэсэн орчинтой
ийм сургуультай хамтарч байгаа. Тэгээд бид нар тэрэлж идэг үе цай маань өөр ингэсэн амралтын газартай. Тэгээд тэнд нь бид нар өөрсдөө анхны програмаа явуулна. Энэ анхны програм нь бид нар дөнгөж сая одоо дизайнаа дуусгасан 8 сарын 5-наас 14 хоног үргэлжилнэ. 13, 14, 15, 16, 17 настай хүүхдүүдэд зориулсан ийм зуны цуслан явагдана. Ер нь манай Play Academy нь өөрөө хоёр төрлөөр илүү гүнзгийрж ажиллана. Нэг нь болохоор бид нар инновацийн сургууль high school гэж байгаа. Тэгээ тэр нь юу гэсэн үг гэхээр бид нар өнөөдөр бүтээлчийн юмыг сэтгэж чаддаг, асуудлын өмнө гарч ирэхээр тэр гацаанаасаа гарч чаддаг, амьдралыг өнөөдөр өөдрөгөөр төсвөр хатуужил great growth mindset гэдэг зүйлийг үүсгэж чаддаг. Тим хүмүүсийг тэгээд мэдээч хэрэг өнөөдөр инновац стартап гэдэг чинь нэг хамгийн гой зүйл нь юу юм гэхээр хүн өөрөө амьдралаа хувь завилангаа удирдах чадварыг бий болгодог ийм зүйлээ одоо яг хүмүүс ингээд гялгар гой технологийн юм компани гэж боддог ч гэсэн яг ардаа хүнд ойлгуулад байгаа зүйл нь ямар ч хүн өнөөдөр өөрийнхөө баялагийг бүтээх чадвартай амьдралын том асуудлыг ингээд хараад тэрнээс шантардаг биш тэрийг шийдэх бүтээлчээр сэтгэдэг инновацаар сэтгэдэг технологи шүргдэг тийм хүн болох гэж ажиллаж байгаа ийм чадварыг хүнд олгодог гэдэг утгаараа инновацийн энэ мэдлэг энэ суурь хандлагууд итгэл үнэмшлүүд чухал энэний методологинуудыг бид нар одоо манай үндсэн арга барил чинь MIT-ийн арга барилыг ашиглана. Мөн өнөөдөр гарааны бизнесүүдэд одоо бүхэл одоо энэ суурь арга барилууд одоо програмуудыг ашиглана тийм ээ. Lean startup methodology-нуудаас эхлээл бүгдэн рүү орно гэсэн бодолтой байна. Design thinking оруулж ирнэ, sell-ийг оруулж ирнэ, C-ийг оруулж ирнэ. Энэ болгон бүгдээр энэ заах арга барилуудыг яригчтэй сурах арга. Тэгэхээр манай сургуулийн эхний гол анхаарч байгаа зүйл нь тэр инновац стартапын сургууль. Хоёр дахь нь болохоор манай сургууль ерөнхийдөө болохоор бас яг энэ өөрөө буцаад тим хүн болох шаардлагатай ас жаргалын сургууль гэж нэрлэдэг байгаа. Тэгээд тэрвэрийн юу гэж ярих нөгөө миний өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг энэ энгийн дадал зуршлууд, энэ бодох аргууд, энэ хувь хүнийхээ хувьд эрүүл харилцаатай байдаг, өөрийгөө ойлгож чаддаг, сурах аргаа сурсан, өөрийгөө эрүүл байдлаар сэтгэл зүй эрүүл мэндийнхээ хувьд стресс багтай, ийм өсөлтний байдлаар байн сайжруулсан байдлаар авч явах чадвартай, амьдралыг удаан зогсоогоод анзаараад тэрнээс ас жаргалыг мэдрэх чадвартай. Тэгээд инэрэнгүү байдлаар эргэн тойрны хүмүүс гэр бүлийнхэнтэй хандаж чаддаг, ойлголцож чаддаг ийм хүүхдүүдийг бэлтгэх ийм сургуулийг. Тэгэхээр айгүй олон цогц зүйл хийж байгаа. Тэгээд илүү өнөөдөр сургууль ийм байх ёстой гэдэг дүрмийг эвцсэн байдлаар бид нэм хийж байгаа гэж хэлж байгаа. Тэгээд зуны сургуульд маань, зуны камп маань, summer camp маань 8 сарын 5-наас үргэлжилнэ. Summer camp маань гэхдээ онцлог нь хоёр зүйл дээр анхаарч байгаа. Нэг нь инновац болон стартапын юм зүйл. За хоёр дахь нь аюу сонирхолтой нь утгагүй Монголоос маш олон хүүхдүүд маань гадаадын их сургуулиудад бэлтгэж 10 жилээ төгсөөд явах гэж байгаа. Энэ хүүхдүүдтэй бид нар өнөөдөр Лондоноос энэ подкаст хийдэг манай нэг хамтрагч маань Италид өнөөдөр data scientist-аас сурж байгаа Доржмаа байна. Доржмаа нь өөрөө Монголд очиод магистр сурж байгаа. Өөрөө бас энэ кампа заана. Бид хоёр одоо камп дээр өөрсдөө энэ очиж тэгээ Монголын яс нэг хэд хэдэн багийнхан маань хэдэн талаас цуглараад бид нар энэ кампа авч явна. Тэгвэл бид нар юу заах гэдэг нь нөхлийн гадагшаа аль хэзээ явах гэж байгаа, гадагшаа явж сурах гэж байгаа, амьдрах гэж байгаа хүмүүстэй хүүхдүүдтэй яаж өнөөдөр тэнд очиж амжилттай хүн байх вэ гэдэг талаас нь ярилцсан. Харилцааны чадвараас ярилцсан. Энгийн амьдралын юмнуудын учрыг олох талаас нь ярилцсан. Гадны хүмүүстэй харилцах соёлын ялгааны тухай ярилцсан. Барууны олон би одоо дэлхийн олон газар ажиллаж үзлээ. Тэгэхээр энэ бас манай кампийн онцлог байх гэж байгаа. Тэгэхээр хэрвээ танай хүүхдүүд эсвэл эргэн тойрны хүмүүс чинь удахгүй энэ жил эх жилээс энэ хичээлийн шинэ жилээс эсвэл дараа жил гадагшаа явж сурах гэж байгаа бол энэ камп тэр хүүхдүүдэд бас зориулсан тусгай камп байх. Ийм камп маань 8 сарын 5-наас 16-нд явах чинь. За харин камп дуусаад анхны эсэлтээ бид нэр хизээ авах вэ гэдэг дээр яг албан ёсны юм үргэлжилсэн байнгын анга хизээ үрдүүлэх вэ гэдэг дээр бид нар бас нааш чаашаа зөвлөхүүдтэйгээ ярилцаад байгаа. Ерөнхийдөө бас нэг байж магадгүй юм. Энэ жилдээ бид нар зөвхөн after school буюу сургуулийн академик сургалтыг нь гадуур хийдэг бүх сургалтуудыг авч явдаг ийм байнгын ийм spring camp стилээр hackathon стилээр явдаг ийм програм энэ жилдээ байгаа. Тэгээд эх жилээс элтээ авч магадгүй гэдэг ийм бас ийм юм дээр бид нааш чаашаа мэтэлцээ явж байгаа. За тэгээд түрүү жилсэн би утгагүй амралтаа авах гэж байна. Тэгээд хормоо хийх гэж байгаа. Энэ жил би бас нэг сонирхолтой нэг хийх гэж байгаа зүйл нь би 8 дугаар сарыг энэ бүтэн цагийн ажилласаа бүтэн sabbatical гэж ярьдаг 1 сарын одоо өөр дээр хөгжүүлэх бүтэн сарын амралт авах гэж байгаа. Тэгээ энэ хугацаагаар зуныхаа кампыг өөрөө авч явж байгаа. Энэ sabbatical гэдэг бас юм сонирхолтой миний бас удаан хийх гэж хүссэн зүйл байгаа.
Тэгээ энийг хийж байгаа бүтэн сар би ажилласаа хол байна. Үндсэн ажилласаа гэсэн үг. Тэгэхээр энийг бас 8 дугаар сард хийж байгаа. Тэгээ тэрний ихэнх нь Монголд өнгөрүүлэх гэж байгаа. Тэгээ тэрийг бас аюу зугаатай, аюу сонирхолтой харж байгаа. За өөр бас нэг зүйлийг хийхэд би одоо утгагүй влог дээрээ biohacking-ийн зүйлүүдээ нэгээр хийж эхэлнэ. За би сая утгагүй хэмжүүрүүдийн хідэн зүйлийг хийж байгаа. Энэ влогийн утгаар бол араас нь би biohacking одоо чинь cryotherapy яг бүтнээр нь тэр хүүтэн 110 хасах 110 градус зогсож өөрийгөө 4 минут 5 минут хөл байдлаар одоо хөлдөх эрүүл байдлаар яаж өөрийгөө эмчилдэг арга float-ийн тухай ярилцсан нийтүүлээ hyperbaric chamber-ийн тухай ярилцсан сауны тухай ярилцсан энэ талаар бас влогуудыг утгагүй юу нэгээр нь хийж эхлэе гэж бодож байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд энэ сарын сүүлийн сургалт маань бас болох гэж байгаа. Сар болгоны нэг сургалт хийдгийг санаж байгаа. Энэ сарын сургалт маань харилцааны тухай ярилцсан. Ялангуяа энэ харилцааг хэрхэн зөв авч явах уу те нөгөө л ярьдаг өнөөдөр хүний харилцаа гэдэг зүйл дээр яаж тэрэн дотор би энэ харилцааны арга барилуудыг илүү ашигламаар хүнтэй энийг би Mom Academy-д Mom Media Academy-д энэ хичээл ордог байгаа. Гэхдээ ер нь бол юу negotiation, sales одоо аргументын ард гарах, итгэл нийцэл рүү хүрэх энэ гэсэн аргууд дотор айгүй энгийн олон аргууд байдаг. Зүгээр ярианы зохион байгуулалтаас ахгүйта үгийн сонголтоос ахгуулаад бусад communication энэ талаар энэ сарын сургалтын дээр би ярих гэж байгаа. Тэгээд тэр маань хүн болгоно нээлттэй мэдээлэл нь болохоор миний Instagram дээр тавьж байгаа бас балер өдрийн Instagram дээр тавьж байгаа тийш орж энэ сургалтын мэдээллийг авч болох байгаа шүү. Лондонд ашгүй 100 болж байна. Айгүйх нар гарч эхэлж байна. Тэгэхээр одоо 100 бүх хаяасан газар 100-ийнхаа амралтуудыг бүгдээрээ базааж जैन. Тэгээд бидний 100-ны амралтыг нь болж जैन. Тэгээд бид тэгтээ айл эзэн жилийн 2 дахь хагасын төлөвлөгөөн дээр ажиллаад эхэлчихсэн байгаа. Тэгэхээр ойрын сонин хайчингууд ийм байна. Тэгээд энэ подкастыг сонссонд баярлалаа. Өөрийнхөө цагийг хөрөнгө оруулж өөртөө энэ хөрөнгө оруулалтыг хийсэнд баярлалаа. Хэрвээ таалагдсан бол лайк дарж өгөөрэй, шеэр дарж өгөөрэй. Тэрийг та бүхнээс хүсэж байна. Анх удаага миний YouTube суваг дээр юм үзэж байгаа бол subscribe хийгээ битгий мартаарай. Бид нар 7 хоног болгон 2-3 видеог энэ суваг дээр байнга оруулж байгаа шүү. Өөр форматаар. За тэгээд Instagram болон бусад сувгууд дээр сонирхолтой мэдээллүүдийг яаж байгаа. Нэр академи болон манай сургуулийн тухай сонирхож байгаа хүмүүс одоо манай вебсайт Go Play Tsigimen гэдэг вебсайт энэ биш. Go Play Tsigimen иш орж үзээрэй. Энчээ мэдээллүүд баг багаар нэмэгдээд орж байгаа. За бас дээрээс нь Go Play Tsig Academy гэдэг ийм Instagram хаягван ишг орж бас мэдээлэл авахаа битгий мартаарай. За балер өдрөг байцгаагаарай. Дараагийн видеогоор уулзцгаая. Баяр та.